Сайн байцгаана уу? Дугуйтай дээрбөл River Tower байрлах Pakistan Ramen-ы нэг салбар дээр бичирлээ. River Tower байрлах Pakistan Ramen-ы энэ салбар нь гаднаа террас дээрээ хүмүүс бас сууж хооллох боломжтой. Бид нар өнөөдөр бас нэлийн оройтод ирсэн гадаа жоохон сэрүүхэн байгаа болохоор дотор суухаар шийдээд өнөөрөө сууж алах юм байгаа шүү гэж сонгоцсон. 2 илүү 3 жилийн өмнө онлайн яг Японы мэдрүүлэх яг Японы жорийнхан дагуу юм хоол хийдэг Pakistan Ramen гэдэг нэртэй рестораны салбар нь манай Монголд байгуулагдлаа гэсэн мэдээллийг онлайнаас харж байсан. Тэр үед болохоор хүүхдүүд маань арай бага байсан учраас тэр үнэндээ эзнийхээ хоол яг болцоохон иддэг тийм байсан. Одоо ингээд хүүхдүүд маань томорхон ирээр олон үндэсний хоолнуудыг амтыг мэдж мэдрүүлэх үүднээс жил гарны өмнөөс ингээд үе гадуур хооллохдоо зөвхөн энэ дуртай тэр нь гоё гэж хооллохоос илүү энэ удаад энэ орных руу орё, энэ удаад энэ орных руу орч ийм хоолыг амсаж өгье гэж зорилт тавьж хамтж үзэхээр хоолнд ордог болсон байсан. Тэгэхээр бид нар энэ 6 дугаар сарыг Аз хоолыг амталж үзэх сар болгон өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Японд ер нь нэг тийм хөнгөн шингээ алхаатай байдаг. Тэр нь бараг идж байгаа хоолноос нь хамаардаг юм шиг тий. Нэрээ санаж байна. Ээж өнөөдөр нөгөө нэг Монтбелхийн малгай тэгээд санц тэрийн нөгөө гадуураа хайл сэтрийн өмсөж явуулсан чинь нэг хүмүүс амар томаар идсэн бараг ээж нөгөө Япон зуурцсан гэж бодож байсан байхаа тий. Яг тэр үед Японд болчихсон шүү. Тийм үү? Энэ хоёрыг тэр нөгөө Япон хоолны хаяарч хахад би бүр яг үнээрээ гоё өчтөр жоохон хүн тоологдсон шүлтөө устай нэг тэмсэн гэж бодсон. Гинт эднийхийг санаад тэгээ орчихсон яг аюу зүүсэн. Маш хөнгөн. Япон үндэстэн бол маш их дэгтэй. Тэгээд бас маш эртний соёлтой үндэстэн учраас дээрэс нь бас ялангуяа шүлтөө хоолнууд бол хүнийг энд маш сайн. Тэгээд зуны алрал далайн гаралтай хүнсээр балцуухан хоол хийдэг ийм үндэстний хоолоор Аз хоолны сараа эхлүүлж байгаа юм. Үүнийг танжираг хийдэг. Танжираг хийдэг. Танжираг шишээ юм уу? Мача биш. Айчис. Өндөртэй хийдэг. Юу оо. Альтаа энэ галтаач. Ramen зардаг газар гэдэг хэдийгээр мэдчихсэн ч гэсэн хүн маань орж ирэнгүүт суши хиймээр байна. Суши хийх. Японыг ер нь монголчууд сушигээр төсөөлчээдэг. Тэгээд за тэгвэл хийдүүлээ зөвхөн рамен биш бас нэг дундаа ваагаад идэж болох юм хуурай хоол авъя гэд шаарсан дахиад олон кремтэй хуурай хоол захиасан. Зүгээр дагаа барьж идэх юм байна. Гэр бүлээрээ хооллохдоо бид нар юуг анхаардаг вэ гэвэл хүүхдүүдийнхаа сонголтыг маш сайн хүнддэг. Тэгээ хүүхдүүд маань ч гэсэн өөрсдөө ингэ сонголтоо хийсэн бол тэр хоолоо аль болох идэх. Тэгээд тэгж идэхийн тулд зөв сонголтыг өөртөө дуртай таашаадаг амтыг олж мэдэж өнөөн дээрээс захиалга өгөх зэрэг онцгой анхаардаг. Мэдээж хоол нь мэдгүй хэсэг ихтэй байх юм бол хаягдлагаар миний өөрийг ингээд байгаль маш ээлгүй нэг үйлдэл болчихж байгаа болохоор энийг би бүр гэртээ хэлсэн ч хаач хэлсэн гэсэн энэ баримталдаг хоол аягандаа хийлгсэн бол идэж болно. Барах хэмжээгээр анхнаасаа аяглуулна. Идэх зүйлээ хоолндоо хийн гэсэн зарчмыг хөвчлэн баримталдаг. Ингээд эднийхээс эгүүнээ маань инсет хоол авсан бол оёорт нь ундраг доорыг гэж дөрөв бас бүртээ өөр амттай сонирхолтой рамен зэн. Бид нар ер нь тавлаа болохоор хаанч орж хооллсон гэсэн өөр төрлийн хоол авч агаад нэг удаагийн хоол бар 5 төрлийн хоол авч үзэх боломжтой байдаг. Одоо хаанч Намайг
Миний рамен нөгөө халуун ногооных нь 1 2 3 зэрэглэлтэй. Тэгээд алийг авах вэ гэхээр нөгөө 3 дахь зэрэглэлийг алцсан. Тэгээд яг үл нэг тийм гоё халуун юм ирсэн. Халууцаад байсан. Өнөөдрчингөө аюугийн шүлэн раменосоо тусдаа ингээд аялцсан ирсэн. Тэгээд шүлэн өөрт нь таалагдахгүй ингээд ам. Тэгээд амс чи надад нэлээ өөрмөц тийм далайн амт гараад тэгээд аюу гоё би бараг тийм уучлаа. Чи тоол хийхдээ юу гэдэг юм бэ? Игтэй татсан маск гэдэг юм. Оо тийм ихсэн. Тэгвэл одоо илчиж таагаар. Мэдчих тааж. За. Такимас. Ой, зэрэг за. Такимас. Манай сургууль өнөөдөр амарсан шүү. Тийм үү. Тэр нэг тэмдэг өгсөн. Ингээд Миний үчин нэгдүгээр ингээд төгсөж байгаа байхгүй юу? яа, аль. Хоёрдугаар ингэ амжилт. Юу гэж? Хоёрдугаар ингэ нь амжилт. Зэби. Анагийнх юу вэ? Мочи зэби. Мачаа. Зэби. Хүүхдүүд л басна хоол идснийхаа дараа амттай идэхийг хүссэн. Тэгээд тэр хүслийг нь биелүүлж зармаг авч өгсөн. Зарим ч гэсэн яг ингээ Монголд идэх зармгийг бодвол өрмөц яг тийм Япон юм аа гэсэн тийм мэдрэмж төрүүлэх замттай байсан. Тэгээд бас дараа нь дор итээр хүүхдүүдтэй сэрүүхэнд дуугаа оноод гарах учраас дархлаагийн дэмжээд бас илэрч өчөхийн тулд маш гоё хайнстай цай захиалж авсан. За ингээд Япон амтыг мэдрэхийг хүссэн хүслээ хангаад хоолой дуустал нэцгээсэн бид нь эдсэн хоолой шатахаар гэрийн зүг агаараар гүцгэлээ.